Ой, өргөдчихлаа. This fail. Амар сайн наасан байна. Амар бичлэг хийх гээл босоод ирсэн чинь тогтаас. Тог ирэхээр бичлэг хий да. 157 157 157 157. Oh. За hi guys. Hi guys. За hi guys. За тэгэхээр энэ бичлэг бол 2025 оны дүгнэлт болон 26 оны vision board-ын тухай байх болно. За энэ ямар ч тач миний 25 оны vision board харагдаж байна. Олж ирэхчдэг те. За тэгээд эхнээс нь яг биелсэн болон биелээгүй юмнууд ингээ сайхан чигсаад старилтсах явчих. За хамгийн ихэнд болохоор аялна гэдэг юуг угаасаа яг хэлж явахдаа хамгийн түрүүнд тавьсан байхгүй. Тэгээд 25 оны 1 сар шууд он гараад би шууд за аялдсан юм уу гэд ээж тэрж байгаа. Тэгээд шууд аялахаар шийдээд бийж явсан байгаа 7 хоног. Энд ихтэй амар хэцүү аялал байсан. Би 7 хоног явахдаа Бээжинд очичоод буудалтаа оронгуудаа 18 цагийн дараас ирсэн. Тэгээд бүтэн нэг өдөр ингээд дуусчихж байгаа байхгүй. Зүгээр л унтаа дуусчихж байгаа байхгүй. Тэгээд дараагийн өдрөөс би бүтэн баг унтаж унтсан. Тэгэл орой нэг 8 үед 7-гийн үед сэрэл тэгэл дэлгүүр ороод болоо. Өөртөө нэг тэг сүртэй аялаагүй. Гэхдээ гоё байсан. Тийм. Анх удаа тэгээд яг ганцаараа тэгэж аялсан болохоор амар сонирхолтой байсан. Тэгэд амар айсан. Ирээд яг нэг амар яриануд сонсоод за дараагийнх нь гэх юм бол энэ юу вэ? Зураг авалтанд орно. Зургийн заавал яг албан ёсны фотошүүтэд орно гэж бодож байсан. Яг гэхдээ албан ёсных за бараг л албан ёсныхында төгсөлтийн зургаад харуулсан, монтажны зургаад харуулсан. Тэгэхээр энэ бас биелсэн. Гэхдээ би энийг бүр яг ингээд нэг модель зөдөөл ч юм уу тиймэрхүү байдлаар хийнэ гэж бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэгээгүй. Гэхдээ яг хав энэ бас биелсэн. За тэгээд дараагийнх нь мэдээж за одоо нэг биелээгүйгээ ярьчих. Энэ бол энэ хостой болох хизээч биелээгүй. Би энийг тэгээд нааж захтай юу гэж өөрөө бодсон бэ гэхэлэр за биелсэн ч яхав те биелээгүй ч яхав те гэж бодсон. Тэгээд яг хав нэг хүнтэй харьцсан. Тэгээд фейлсэн байт юм аа. Тэ. Тэгээд энэ бол биелээгүй 25 он ер нь 22 оноос хойш энэ биелэхгүй явж байгаа. Тийм байна. За мэдээж дараагийн биелсэн зүйл бол энэ байна. Хэл сурах. Энэ дээр яг ахиц гарсан яг биелсэн гэж бол хэлэхгүй. Гэхдээ би хятад хэлний сургалтанд яг 1 сар суусан. Тэгээд HSK 1-ий бол авсан. Тэгээд тэрнээс цааш яг нэг бүтэн занималцсан зүйл маань юу вэ гэхэлэр хичээл байгаа. Тийм. Энэ дээр одоо харагдж байгаа юм бол яг хэл сурах бол бас хөөрхөн биелсэн байна. Тэгээд мэдээж энэ мэрэгжлийнхаа дагуу ажиллаж үзмээр байсан. Гэхдээ яг мэрэгжлийнхаа дагуу бол ажиллаагүй. Би яг нэг өөрөөр салбар руу манай мэрэгжил яг нэгдсэн бизнес удирдлага гэж явдаг. Дотроо 5 мэрэгжил нь орсон байдаг. Энэ ямар муухай халтар харагдаад. Үгүй цэвэрхэн баг шүү. Тэгээд бизнес удирдлага биш санхүү маркетинг, хүний нөөц, мэдээллийн систем тэг нэг нь үлээ. Ингээд 5 мэрэгжлийг багцлсан хөтөлбөр байхгүй манайх. Тэгэхээр яг энэ 5-ын айл нэгээр нь ажиллаж үзмээр байсан. Тэгээд зээл эдийн засаг үгүй харилцааны менежер гэх юм уу? Банк пост харилцааны менежерээр ажилласан. Тийм. Энэ бол бас биелсэн байна. Дараагийнх нь энэ бол хамгийн том биелээгүй хамгийн фейл зүйл гарч ирж байна.
Энэ бол мэдээж ном унших. Би бүр нэг ч ном уншаагүй. Тэ. Гэтэ миний төрсөн өдрийн бэлэг тэгээд бас бэлгүүд дээр надаа ер нь нэлээд ном ирсэн бараг 6 7 ном ирсэн баггүй юу. Би нэгийг ч нээж уншаагүй. Тэ. Энэ бол бэлээгүй. Миний биелүүлээгүй шалтгаан нь одоо гарч ирнэ зөө. Биелүүлээгүй шалтгаан маань болохоор энэ юм. Би бараг сүүлийн 1 семестр, 2 семестр болчихж байгаа шүү дээ. Энд 25 он гэдэг чинь. Тэгээ 2 семестрийн турш яг бүтэн 1 семестр нь болохоор 24 кредит үзээд дараагийн семестрт болохоор төгсөх семестр гэж яваад шууд 3.5-аар төгснө гэж чичрээд. Тэгээд энэ нь болохоор энэ бол яг 100% биелсэн. Би хамгийн бага дүн маань 93-тай гарсан. Тийм байна. За тэгээд мэдээж 25 оны хамгийн том зорилго болох төгсөх. Төгссөн. Амжилтаар төгссөн байт юм аа. Онцлогтой төгссөн. Онцлог дипломтой төгссөн. Манай сургуульд болохоор юу байдгүй? Улаан диплом гэж байхгүй. Тэгээд улаан дипломны оронд яг диплом дээр нэм онцлог гэсэн жижиг юм тэнд гарчиг гэх юм уу гэх юм. Тамга дарсан байдаг онцлог диплом гэсэн. Тийм. Тэгэхээр улаан дипломтой төгссөн. Тийм байна. За тэгээд дараагийн тэнгуут одоо энэ болон төгсөх болон дүн энэ хоёр бүр ингээд амар юугаар одоо нэг сурж байгаагийн гайгүй дүнтэй тэгээд бас мэдсэн юмтай төгсчөө гэж бодоод тэгээд энэ хоёрыг оруулсан баггүй юу. Тэнгуүтээ энэ хоёртойгоо хамгийн их зөрчилдсөн юм маань юу вэ гэхээр энэ сошиал хөгжүүлэлт байна. 20,000 фолловер хүрнэ гэж оруулсан. Гэхдээ миний фолловер одоо л бүр амар унсан байгаа. Он эхлэхэд 17,000 цангатайс одоо 11,000 болсон байна. Эний төлөө угаасаа юу ч хийгээгүй. Би үнэхээр нэг хүний урманд 4 сард бараг нэг рeel постлж байгаа байхгүй. 4 сарын зайтай нэг reel гэдэг чинь нэг жилд 3 reel 4 reel постлсон. Тийм. Тэгэхээр эний төлөө юу ч хийгээгүй. Энд бол өөрөө энийг бас мэдж байгаа болохоор бас яг хөө готрхгүй байгаа. Тийм. За тэгээд дараагийн биелээгүй зүйл гэх юм бол энэ хадгаламж байна. Тийм. Он эхлэхэд уг нь айгүй хадгалж эхэлсэн юм а. Тэгээ шууд аялалд яг 1 сарын 1-ндээ шийдээд Монголд буцаж ирээд гэдэг чинь 14 яг төрсөн өдрөөр ирсэн байхгүй 13-нд ирээд тэгээд яг энэ юугаа хадгаламжаар нээсэн. Тэгээд 3 сар айгүй хөрх явсан юм а. Тэгээл утас эвтрэл, уцаас солиол нэг тиймэрхүү юм болцсон. Тэгээд хадгаламж бол фейлсэн байт юм а. Тэгээд энэс цаашаага яг утас авснаас хойшоо бас хадгалах боломжтой байсан ч гэсэн би яг дипломо бичиж байгаа болохоор яг ажлаа ингэж салгардуулаад байсан. Яг ингэж яг ажилдаа төвлөрч чадах. Ажилдаа төвлөрөхөө дипломдоо төвлөрөхөө гэдэг ингээд тэнгуут ажилдаа төвлөрөхөөс илүү диплом маань надад илүү чухал байсан болохоор ингээд диплом дээр илүү фокуслож ажилласан. Тэгэхээр яг ингэж нөгөө ажилж мөнгө олох гэдэг юу фейлсэн байт юм а. Хадгаламж үүсгэх. Тэгээд яг хэрэглээгээ зохицуулаад тэгэл яг л хэрэглээндээ тулгаал цөөхөн өдөр ажиллаж байгаа, цөөхөн цагаар ажиллаж байгаа болохоор яг хэрэглээндээ тулгсан цалин авч байгаа. Тэгэл окей гэл нэг жоохон мөнгөний хувьд бол жоохон асуудалтай жил байсан. За тэгээд дараагийнх нь энэ байна. Би айгүй гоё биштэй болно гэж бодсон. Гэхдээ энэ яг хөө 6 сар хүртэл нэг 7 сар хүртэл айгүй хөрхөн явсан шүү. Яг гэртээ тасгал хийгээд хөрхөн гидсний 6 булчин талсан байдаг юм аа. Тэгээд тэрнээс хойш яг бүр ингээ бүрэн зам харчиж байгаа байхгүй. 6 сар хүртэл гэдэг чинь эхний одоо 25 оны эхний үйл юу дуусч байгаа хичээлийн үйлрэл тэрнээс хойшоо яг нөгөө нэг ин диплом тэгэл нөгөө диплом ажил гэж явсаар хагаад яг энэ жоох өөрийгөө өмөрчлөлтөө гэхдээ яг тэгж явсаар хагаад юу болсон гэдэг юм аа. Энийг тэгж үлдээсэн байдаг юм аа.
Гэхдээ заяа. Гэхдээ би чи яг он эхлэхэд амар ярьжтэйсэн байхгүй юу? Амар цааш ярьжтэйсэн. Окей. Энэ хоёр салахгүй мэн. Тэгэд арьсаа гоё болгоно гэж яасан. Тэгэд өөртөө тохирсон арчилгааны бүтээгдэхүүнтэй болно гэж яг окей. Бодож энийгээ тавьсан гэх юм уу. Тэгээд яг тохирсон арчилгааныхаа бүтээгдэхүүнийг бол олсон. Тэгээд миний арьсны чигшил 25 оны эхлүүлжсэнтэй харьцуулбал бүр хамаагүй гоё болсон. Яг 26 оны 1 сар одоо ингээд 1 жилийн зайтай 2 зураг харуулъя заа. Тэнгүүт яг энэ дээр харангуут арьсны одоо нэг энэ миний ирүүний энүүгээр амар юу гараад энэ болохоор ходоодтой холбоотой тэгээд аргагүй. Ер нь жоохон ходоод мотой тэрэн дээрээ тэгээд халуун ногоонд амар дуртай би ч өөрөө junk food-д амар дуртай. Тийм. Тэгэхээр энийг бол ихтэй хангалттай сайн биелүүлсэн. Арьс арчилгаагаа ер нь бол нэг алдаагүй. Тэгээд сүүлийн 25 оны сүүлийн 3 сар ер нь арьс арчилгаагаа алдаагүй. Би чи өмнө нь бол зүгээр шууд худалчуун зүгээр усаар зайлал тэгэл унтчихдаг гэсэн чинь. Тэгэхээр энийг бол биелүүлсэн. Хангалттай яг өөрийнх хэмжээнд бол биелүүлсэн. Одоо тэгээд энэ дээр юу дутуу байгаа вэ гэхлээр одоо энэ арьсны амар сорвинод үлдсэн хуучин батганы сорвинод тийм байна. За тэгэхээр 25 оны вижн борд маань одоо ингэ сайхан хоосрлоо. Миний одоо бүр тоос тогтсон. Тэгээд минийгаар амар харлаад байгаа юм. За тэгээд одоо 25 оны дүгнэлт гэх юм бол ер нь айгүй хэцүү жил байсан. Амар хүнд жил байсан. Амар их үйлсэн би. Тэгээд ер нь нэг найзуудын хувьд ч тэр ажил амьдралын хувьд ч тэр харилцаа тасалсан жил болж өнгөрсөн. Яг бүр ингээд 100% утгаараа ингээд ямар ч харилцаагүй болсон. Олон найзуудаа алдсан, шинэ олон найзтай болсон тийм жил байсан. Яа. 25 оны тиймэрхүү байсан. Тэгээд хэцүү юм гэх юм бол амар яг диплом бичиж байхдаа амар шантарсан. Болч тийм үү, болчихгүй гэл. Тэр үед болохоор яг нэг дипломыг манай одоо яг нэг бизнес удирдлага гэдэг ангиас ер нь 5 хүүхд төгссөн байхгүй надтай нийлээд тэгээд тэр хэдтэйг нийлж аваад ингэж ярилцаад окей за би ингээд энэ тэгээд энэ ингэх гээд энэ тэгэх гээд энэ гингүүт тэгэл хідэн биендээ аль чадхаараа урам өгөөл хідэн биенийг амар гоё гэж окей нөмөр нөлөгтэй байсан. Тийм болохоор айгүй тэгж шантрахаасаа илүү хөвгчлөлтэй цаг нь илүү их байсан. Гэхдээ ингээд буяг ингээд хүн шантралтанд бол орсон. Тийм байна. За 25 оныг иймэрхүү болсон. Тэгээд 25 оноо амжилттай давсан та бүхэнд бас баяр хүргье. Хэцүү байсан ч гэсэн бид ингээд ард нь гарч чадсан байна. Одоо 26 оны эхний сар дуусах чинь. Гэхдээ би эхний сардаа бүр юу ч хийсэнгүй. Тийм байна. Тэр нь бас жоохон гутармаар байгаа ч гэсэн яг нөгөө өөртөө яг бүтэн ингээ за окей би энэ хүртэл 3.5 жил ерөнхийдөө амар шахуу хуваартай ажиллах хажуугаар хичээлээ гээл тэгэл дөнгөө унгаж болохгүй дээ. За би өөрөө ингэж байгаа юм чинь тэгээд одоо би чи яг доороо эмгтээдүүтэй тэнгүүт манай дүү чи ер нь хичээл хийх амар дургу. Тэгээд за окей чи хичээл хийх дургу байж болно. Чи ингээ гадаад дугаасаа яг юм гадаадд сурах амар сонирхолтой байхгүй одоо 6 дугаар анги ч гэсэн. Тэгтээ чи ингээд гадаадд сурмаар байгаа бол дүнчин гайгүй байжээж чи ингээд тэтгэлэг авах боломжтой болноо гэд. Тэгээд өөрөө амар муу дүнтэй байж дүүдээ тэгж хэлээд тахаар бас амар муухай тэнэг санагдаад тэгэл ер нь дандаа тэгж дүнгийн төлөө жоохон алдцаж ирсэн да. За тийм байна. Тэгээд 25 он гэж дуссан. Тэгээд би яг өчигдрөл юугаа вижн бордоо хийсэн 26 оныхоо вижн бордыг 1 сарын 27-нд хийж байгаа байхгүй юу. Он бараг дуусч хахад. За одоо тэрнтэйгээ танилцъя. За 25 оны дүгнэлт гэх юм бол нэг иймэрхүү байна. За тэгээд сансан зөрчөндөө хүрсэн хүрээгүй зүйлс маань энэ байна. За гэхдээ хүрээгүйгээсээ хүрсэн бараг энэ бол би илсэн. Гэхдээ тэгж амар өндөр ингэж хэдэн сая маяар нь лайк бол биш. Гэхдээ үзэлтийн тав маань хамаагүй тогтворчж эхэлсэн. Тэгээд минийх чинь ер нь аккаунт яг яг хөгжөхдөө шууд гадаадуудад ингээд яагаад хэлсэн аахгүй.
гадаад хүмүүст илүү дагаад хэлсэн тэр жоохон хэцүү рийл байсан юм аа угаасаа. Тийм. Тэгээд нэг окей. Юм байна. Биелэг байна. Yeah. That's pretty good. 25 он бол хангалттай амжилттай дууссан гэж бодож байна. Хэцүү жил байсан ч гэсэн бид бүгд ард нь гарч чадлаа. За одоо 26 оныхоо төлөвлөгөөл орсон. За тэгээд 26 оныхоо вижн бордыг болохоор ингээд шууд нөтөн дээр хийсэн. Гэхдээ яг энийг бол энэ хэсгийг бол хэвлэж гаргана. За тэгээд тийг одоо ингээд дөрвөн хэсэгт хувааж агаад тус бүрт нь яг би яг юу хийх вэ гэдэг талаараа илүү ингээд дэлгэрүүлж зааж өгсөн байгаа. За энийг одоо танилццгаая. Танилццгаая ч гэж дээ танилцуулцгаая. За мэдээж 26 онд ер нь яг одоо илүү тасгал хөдөлгөөнөө илүү хийгээд жоохон эрүүл амьдралын хэв маяг гэх юм уу. Тэр тал руугаа илүү зүтгэя гэж бодож байгаа. Тэгээд дахиад яг 26 онд багтаж аялна гэж бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо яг нэг хичээл гээд ажлын хажуугаар юм цалгадах юмгүй болсон болохоор яг нэг ажил дээрээ төвлөрөөд тийм ажил авах газар юу надад толбогдорой. Би хийгсэн болгоныг хийнэ гэж. Тийм тэгээд гол нь яг одоо нэг хичээл байхгүй. Тэгээд төгссний дараа тийм энэ амар том асуудал. Энэ 26 оны вижн борд ярихаас өмнө ярьчих. Би шинэ ажилд орно гэж 26 оныхоо вижн борд дээр тусгаж өгсөн байхгүй. Тэнгүүт энэ дээр одоо яг нэг ингээд одоо амарж байгаа ч гэсэн стил ажил хийж байгаа хിവэрээ. Тэнгүүт энэ дээр хамгийн дургу хөргмөр юм нь юу байгаа вэ гэхлээр төгсөөд 1 сар болж байхад 3 жилийн ажлын туршлага нэхэд байгаа байхгүй юу? Тийм. Өмнөх одоо зөвхөн мэрэгжлэрээ ажилласан ажлын туршлага шүү дээ. Тэнгүүт би ч одоо ингээд үйлчлэгээний салбар яг мэрэгжлийнхаа салбар ч гэсэн ингээд ажиллаж байгаа ч гэсэн мэрэгжлийн салбарт ажилласан маань чүүтэй айтай 1 жил болж байгаа байхгүй юу? Энэ маркетингийн агентлаг, зуучлалын компани тэгээд консалтинг гэдэрт ингээд ажилласан ийм одоо ажиллаж байгаа. За тийм ээ. Одоо яг нэг цагийн ажилтан гэж боддог. Тэгэхээр одоо ажиллаж байгаа ажилдаа ажилласан ингээд хугацаануудаа нийлүүлээд ингээд бодонгууд нэг за макста жил 3 сар ч юм уу, жил 4 сар байгаа байхгүй юу? Тэнгүүт надаас ингээд бүлэгтэн цаана дахиад нэг жил 6 сарын бүр ингээд жил хагасын ингэж юу нэхэд ажлын туршлага нэхэд тэнгүүт байхгүй. Тэгээд өөр газар одоо ингээд шинэ байгуулагдж байгаа газар руу орё гэнгүүт санхүүжилтэн тодорхойгүй, хаанаас яахан тодорхойгүй. Тэгээд дахиад үйлчлэгээний салбартаа ажиллая гэхэлэр надаа юу ингээд одоо цаашдын ийм ботсон зүйл байгаа. Тэнгүүт тэрнтэй тулгуурлаад явангууд стил надад ажлын туршлага амар хэрэг болоод байгаа байхгүй юу? Мэргэжлийн чиглэлийн ажлын туршлага. Тийм. Тэгэхээр энэ тогтолцоог хэдүүлээ гоё болгомоор байна. Гэхдээ энийг тийм олон хүн үзэхгүй л хэл та. Гэхдээ манайхан санал нэгдвэл лайк. За тэгээд шинэ ажилд орноо гэж зорьсон. За тэгээд энэнийхээ дараа болохоор яг нэг ажилдаа зөвхөн төвлөрж байгаа болохоор надад юм хадгаламж үүсэх болцоо үүснэ гэж бодоод ингээд аялал гэдэг зүйлийг оруулж ирсэн. Өмнөх нь болохоор яг нэг өөрийнхөө цуглуулж ирсэн мөнгөн дээр ээжээс бас мөнгө аваад төрсөн өдрийн бэлэг гэж мөнгө аваад тэгээд шууд аялалж явж ирсэн. Тэгэнгүүт одоо энэ дээр яг өөрөө мөнгөө цуглуулж агаад ээж дүү хоёроо ингэж авч аялмаар байгаа байхгүй авч аялмаар байгаа. Тийм. Тэгэхээр энэ зорилго маань 26 онд багтах нь 27 оны ихээр байх нь гэдэг тийм байна. За дараагийнх нь гэх юм бол яг нөгөө би чинь бас хоргоо өөрийгөө одоо тэлж мохоо байна. За зүгээр одоо юм нөгөө газруудаас ямар бокс гэдэг үлээ. PR box авч үзмээр байгаа. Зүгээр яг нэг удаадаа ч юм уу яг team reel өөрөө хийж үзмээр байгаа. Тэг сонирхолтой байгаа. Тэгээд одоо яг миний энэ биеийн постерыг харах юм бол уг нь ингээд мөр айгүй дэчүү мөртэй гэж боддог. Би өөрөө ингээд суух юм бол ер нь хөрх өргөн мөртэй. Тэнгүүт одоо яг ингээд нөгөө ингэж суусаар нөөтрүүгээ ингэж суусаар ангууд одоо ингээд энд ингээд ийм бүхтэр юм шиг ийм хөшүүн болцсон. Тэнгүүт энийгээ засахын тулд нэг жоохон ийм яг мохч юм уу тиймэрхүү юм хийж үзье гэдэг бодолтой байгаа. За тийгээд мэдээж хадгаламж орж ирж байгаа. За тэгээд жоохон эрүүл хооллох гэдэг тал дээр 26 оны сүүлээс энэ манай гэрийн амар анхаарч эхэлж байгаа. Яг
гэхлээр одоо яг нэг би өөрөө жоохон ходоод муутай тэнгүүт манай дөө бас амар нэг юм пики юу нэг англиар хэлчихээр монгол үг нь алга болчихдог те. Энэ шилж амар ингэж голч шилж иддэг. Гол нь ихлээр амар мох юм аа. За ер нь л тий. Зүгээр л ногоогоор бөмбөгтөөд хоол хийх биш. Илүү жоохон эрүүл байдлаар жоохон эрүүл тийм холлолтын талаар юм судлаа гэж бодоод тэгэд оруулж өгсөн байна. За тэгээд мэдээж би ер нь бол амар алхахдаг зэрэг. Миний туранхай байгаа шалтгаан ер нь бол энэ алхалтаас болж байгаа. Би өдөрт ойролцоогоор за яг амралтын бус өдөр ойролцоогоор ингээ гадуур явдалж ийлээ гэхэд 10,000 ер нь давуулжлагдаг 10-аас 20,000-ын хооронд за дунд чинь нэг 12,000 13,000 цангатай. Тэнгүүт ер нь алхалтаа илүү одоо ингээд нэг зөвхөн юм нэг нааш цаашаа юм юмны хооронд алхах биш ингээд ууланд алхах тиймэрхүү байдлаар сольж үзье гэж бодож байгаа. Тийм. За тэгээ жоохон эрүүл амьдралын хэм маяглууд чиглэсэн тэгээд өөртөө юм тулгуурласан тийм байх гэж хичээнэ. Одоо ингээд ур чадвар хөгжүүлэлтийн хувьд, тим юмны хувьд, ийм юмны хувьд тэгээд одоо яг ингээд нөгөө задлаад бичсэн болохоор яг саяны ярьсан юмудаа илүү дэлгэрүүлээд ингэж болно доо гэдэг зүйлсийг оруулж ирсэн байгаа. За тэгээд vision board дээр юу анхааруул зүгээр вэ гэж миний бодолд орж ирсэн бэ гэх юм бол бүр яг юм тодорхой бүр окей за ийм байна. Ингэсэн байна гэд тэгэх болно. Ингэх болно биш би тэгсэн байна ингэсэн байна гэж оруулж ирвэл илүү нэг үр дүнтэй яг өөрийгөө окей энэний төлөө би ингэх ёстой доо гэдэг юм хурцлах тийм мэдрэмжээ яг нэг хүрцэн байгаагаар төсөөлж хийх юм бол илүү үр дүнтэй болт юм шиг санагдсан. За тийм яг энэ болохоор яг өнгөрсөн жилийн vision board-ны 25 оны ийм vision board-ны юугаар зүгээр л надад батлагдсан юм аахгүй. Илүү юм тодорхой бүр илүү тоочны тийм байвал илүү үр дүнтэй байна гэж бодсон байгаа. За тэгээд 25 оны дүгнэлт болон 26 оны vision board-тэй минь танилцсанд баярлалаа. За тэгээд баяртай.